Hi guys, хоб болох үе болонгийнхаа цоо шахин дугаарт тавтай морил. Манайхан та нар анзаарч байгаа байхаа ойрын үеүдүүд те одоо нэг сүүлийн 2 сар бол үнэхээр Justin Bieber, Hailey Bieber хоёрын тухай айгүй их тиймэрхүү rumor, ховжив, gossip юу гэдгийг бүх юм л одоо гарч ирж ийн хүмүүс бүр ингээ Hailey Bieber, Justin Bieber-ыг бол 50 орохгүй бүр бүх юмыг нь ягталж судлаад те ингээ analyze хийгээд энэ дээр тэгсэн байна, тэн дээр тэгсэн байна ингээл амар ярьж байгаа. Зүгээр одоо TikTok дээр ч юм уу YouTube дээр ч юм уу иймэрхүү gossip ярьдаг хүмүүс ярихаас гадна айгүй олон том нэг mainstream медианууд хэвлэл мэдээллийнхэн бол үнэхээр аимшигтай их нийтлүүд бичиж янз бүрийн зүйлүүдийг одоо ярьж байгаа. За тэгээ миний үзэгчид ч гэсэндээ анзаарч байгаа бах те одоо хов болох үе дээр айгүй олон дугааруудыг энэ хоёр дээр ингээд ойрын үед хийж байгаа штэ ингээд шинэ гарч ирсэн хов живийг болгоныг нь та бүхэндээ би хүргээд яваад байгаа. За тэгсэн чинь манайхан энэ 7 хоногт ийм шинэ мэдээлэл гарч ирсэн байгаа заяа. Та нар Candace Owens гэдэг эмэгтэйг мэдэх үү? Candace Owens чинь болохоор Америкийн political commentator эмэгтэй аахгүй. Улс төрийн хэрэгүүд дээр ингэж шүүмж хэлдэг, санал бодлоо сэтгэлдээ хуваалцдаг тийм эмэгтэй байгаа. За урд нь бол яг хуу Daily Wire гэдэг айгүй тийм том Америкийн media outlet-ийн Daily Wire show гэдэг тэр шоун дээр нь ингэж commentate хийж яриа хийдэг байсан. Одоо болохоор нэг жилийн өмнөөс хаа яг Daily Wire-аас ингээд салаад өөрийн гэсэн юм шоутай болсон байгаа. Тэрийг өөрийнхөө YouTube channel-аар болон TikTok channel-аар хүргэдэг. За тэгээ Candace Owens дуртай хүмүүс ч байгаа, дургүй хүмүүс ч айгүй их байдаг. Яагаад гэх юм бол Candace Owens чинь одоо ийм улс төрийн хэрэгүүд ярьж байгаа шүү дээ, тэ. Ер нь өөрийнх нь үзэл бодол нь бол үнэхээр одоо conservative, тэ. Айгүй тийм far right гэж ярьдаг байхгүй. Айгүй тийм Republican, уламжлалт, тэгээ бас айгүй тийм religious, айгүй бурханд итгэдэг. Тэгээ ер нь айгүй тийм уламжлалт хүн гэсэн үг байхгүй юу. Тийм учраас нөгөө нэг Republican намыг ингэж дэмждэг учраас одоо liberal хүмүүс, тэ Democratic намын хүмүүс айгүй их Candace Owens-ыг дургүй байдаг, айгүй их ингэж үзэн яддаг зүйлүүд байдаг. Гэхдээ хэдийгээр одоо Candace Owens дуртай хүмүүс ч бай, дургүй хүмүүс ч бай, ер нь бүх хүмүүс бол одоо санал нийлдэг ихэвчлэн юун дээр вэ гэхээр айгүй сайн research хийж юмыг айгүй сайн судалж айгүй тийм нотлох баримттай энэ тэр юмтай ярьдаг. Тэгээ айгүй сайн ярьдаг гэдгээр нь бол хүмүүс сайн мэддэг байгаа. Тэрийг нь бол айгүй их хүмүүс хүндэлдэг. За би ч гэсэндээ Candace Owens-ыг ер нь үзэх дуртай. За тэгсэн чинь Candace Owens ойрын үед бас жоохон зөвхөн political зүйл гэхгүйгээр Hollywood-ыг илчлэх гээд Hollywood-ийн одоо хамаг заваа муухай зүйлүүдийг нь илчлэх гээд айгүй их тийм research хийгээд тиймэрхүү бичлэгүүд айгүй их гаргаж байгаа. Michael Jackson-ы тухай нэг бичлэг хийжсэн. Тэгээд Diddy-гийн тухай бичлэг хийжсэн. Одоо тэгээд бас нэг Blake Lively болон Justin Baldoni-гийн одоо шүүх хурлын хэрэг дээр маш их бичлэгүүд хийсэн байгаа. Тэгээд тэрэн дээр нь болохоор үнэхээр яг доторх insider source-тэй те янз бүрийн тийм дотоод ихч сурвалжаас нь баталгаатай, нотлохоотой олсон мэдээллүүдээ ингэж дэлгэж харуулж ингэж бүх юмыг илчилдэг тийм эмэгтэй байгаа. За тэгээ Candace Owens энэ 7 хоногт өөрийнхөө шоун дээрээ Justin Bieber-ийн тухай ярьсан байгаа. Justin Bieber, Hailey Bieber хоёрын тухай айгуу тийм урт бичлэг хийсэн байгаа. За тэрэн дээрээ юу ярьсан бэ гэхээр шүү дээ, хамгийн гол өөрийнх нь point нь болохоор одоо ойрын үед айгүй их ингээд тэ медиагаар энэ хоёрын тухай яриад тэгэл ер нь ярьж байгаа ихэнх сэдвүүд нь тэ ихэнх поинтууд нь болохоор нэг иймэрхүү narrative-уд байгаа штэ. Hailey Bieber, Justin Bieber хоёрын marriage тэ гэрлэлт нь бол on the rocks тэ үнэхээр хэцүү асуудалтай байгаа. Энэ хоёр бараг ингээд салах дээрээ тулж байгаа. Тэгээд худлаагаас ингээд папарацци өмнө гарч ирээ жаргалтай хосууд шиг харагддаг. Яг үүндээ бол энэ хоёрын гэрлэлт бол үнэхээр ингээд бараг төгсгөлдөө очиж байгаа. За тэгээд Justin Bieber ингээд мансууруулах бодсонд дахиад буцаад донтчихсон. За тэгээ Hailey Bieber-ийн тухай айгу харлуулсан юм гарч ирж байгаа. Тэгээ айгу тийм mean girl. За тэгэл өстой 10 жилийн турш ингээд Justin Bieber нөхрийгөө ингэж тэгээ Selena Gomez-тэй ингэж донтож одоо stalk хийсээр байгаад өөрийн болгож авсан ийм эмэгтэй гэл нэг тийм ер нь энэ хоёрын амьдралыг бол айгу тийм харлуулсан зүйлүүд бол маш их явж байгаа. За тэгээ Candace Owens өөрөө хэлж байгаа байхгүй иймэрхүү одоо медиа дээр те ийм сонин сэтгүүл дээр амар энэ хоёрыг харлуулсан иймэрхүү мэдээлэлүүд бүр дандаа гарч ирээд байгаа. Тэгээ та нарт би жишээ болгоод сая өнгөрсөн 48 цагийн дотор л гарч ирсэн тийм нийтлүүдийг харуулъя гэд дандаа нөгөө нэг Daily Mail дээр тавигдсан
тиймэрхүү одоо гарчгуудыг харуулж байгаа байхгүй. Тэгээ үнэхээр солиотой 48 цаг дотор гэж байгаа штэ. 2 өдрийн дотор баг тэр хоёрын тухай баг зөвхөн Daily Mail гэдэг тэр media source дээр л гэхэд баг 7-8 гарчигтай тийм өөр нийтлүүд байгаа байхгүй. Өстой Selena Gomez одоо энэ хоёрын тэр нөгөө Hailey-гийн одоо 7-part series-ийг үзсэн байхаа ч гэдэг юм уу те. Эсвэл одоо Justin үнэхээр ингээд Hailey-тэй хайргүй учраас одоо энэ хоёрын гэрэлт нь үнэхээр хэцүүдж чинь ч гэдэг юм аа. Айгүй их тиймэрхүү сонин одоо гарчигтай нийтлүүд байгаа. За тэгээ Candace Owens-ийн хэлж байгаа нь болохоор энэ их нийтлүүд гарч ирээд ойрын үед энэ хоёр л бүр ингэж амар social тэрчгтэй те media тэрчгтэй ингээд дараад байгаа нь болохоор зохион байгуулалттай. Тэгээ энэ бол ингээд organically болж байгаа зүйл бол биш. Зүгээр ингээд хүмүүсийн үндхэн энэ хоёрыг үнэхээр одоо буруу юм хийгээд байгааг одоо жишээ нь Hailey буруу юм хийгээд байгааг нь олж хараад ч юм уу те эсвэл үнэхээр энэ одоо зүгээр хүмүүс те фэнүүд нь үнэхээр энэ хоёрын юм аз жаргалгүй байгааг ингэж олж хараад ингэж яриад байгаа тийм organic naturally болж байгаа зүйл бол биш. Энэ бол ингээд зохион байгуулалттай хүмүүсийн толгойг угааж ингэж ийм narrative-ыг гаргаж ирж энэ хоёрыг ингэж харлуулж байгаамаа гэсэн тийм зүйлийг Candace Owens өөрийнхөө шоун дээр ярьсан байгаа. За тэгээ Candace бүр ингэ хэлсэн өөрт нь тийм inside source мэдээлэл ирсэн гэд одоо яг энэ Justin Hailey хоёрыг харлуулж байгаа те энэ зохион байгуулалттай зүйлд оролцож байгаа нэг ажилчин тэр PR team-ний нэг ажилчин anonymously хурж ирээд Candace Owens тийм тэп өгсөн байхгүй. Одоо яг энэ зүйл чинь ингээд зохион байгуулалтай болж байгаа. Тэгээ би нэг ажилтан байгаамаа. Тэгээ би үнэхээр энэ хийж байгаа зүйлдээ ингээд харамсаж байгаа. Тэгээ айгүй feel bad хийж байгаа болохоор би ингээд үнэхээр энийг илчлэмээр санагдаад ингээд өөрт чинь anonymous тэп өгж гинэ гэд ингээд хэлсэн гэдгсэн. Тэгээд ингээд угаасаа бүх нотлох баримтуудаа харуулсан. Candace ер нь иймэрхүү inside source-наас айгүй их тэпнүүд ирдэг зав янз бүрийн хэрэг дээр. Гэхдээ угаасаа Candace шууд нэг хүнээс тэп ирлээ гээл те тэрийг нь шууд ингээд ямар ч нотлох баримтгүй бол ингээд хүмүүст хэлээд өөрийнхөө шоун дээр яриад байдаггүй. Заавал тэр одоо inside source-наас тэр нөгөө тэп өгж байгаа хүмүүсээс нотлох баримтыг шаарддаг. Тэгээд маш их нотлох баримтуудыг ингээд Candace өгсөн гэдгсэн. Бүр тэр нотлох баримттай байсан учраас угаасаа ингээд Candace энийг ингээд өөрийнхөө шоун дээр ил болгоод ярьж байгаа. Justin Hailey хоёрыг ингэж амар харлуулад байгаа. Энэ зүйлийг ингэж зохион байгуулад байгаа хүн хэн бэ гэхээр Stephanie Jones гэдэг PR эмэгтэй байгаа байхгүй юу. Stephanie Jones гэдэг энэ эмэгтэй өөрийн PR одоо компанитай. Тэгээ одоо ийм одуудын маркетинг, publicist гэд бүх юмыг нь одоо ингэж хариуцдаг эмэгтэй байгаа байхгүй. За энэ эмэгтэй чинь саяхан ч гэсэндээ маш их одоо асуудалд орсон одоо шүүх хурал болоод явж байгаа. Энэ болохоор нэг Justin Baldoni болон Blake Lively хоёрын хэрэг байгаа. За тэгээд Justin Baldoni энэ эмэгтэйг одоо шүүхтэж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл энэ эмэгтэй чинь Justin-ы уул нь бол publicist нь байсан. Тэгсэн чинь яг нөгөө нэг text message-ууд гарч ирсэн шүү дээ. Одоо ингээ хэрхэн Justin Baldoni одоо хүмүүстэй яриад те өөрийнхөө PR teamтэй яриад хэдүүлээстэй Blake Lively-гийн нэрийг харлуулын ийм smear campaign хийгээд ярьж исэн гэдэг нэг тиймэрхүү скриншотууд гарч ирсэн дээ те одоо text message-ний скриншотууд тэр скриншотуудыг энэ эмэгтэй Blake Lively-д өгсөн. Тэгсэн мөртлөө ингээд бүхэл бүтэн text message-уудыг нь одоо өгөөгүй яг яригдж байгаа контекстээс нь авчихсан тийм мессежүүдийг албаар ингээд Justin Baldoni-г харлуулахын тулд те одоо ингэж өгсөн text message байсан. За тэгээ энэ эмэгтэй чинь бол одоогоор бол яг нөгөө нэг энэ Justin Baldoni, Blake Lively хоёрын хэрэгт орооцолдоод шүүх хуралд орооцолдоод явж байгаа. Тэгээ үнэхээр бол нэр хүнд амар муудчихсан байгаа. За тэгсэн чинь энэ эмэгтэй бас одоо яг энэ Justin болон Hailey-г харлуулах энэхүү одоо кампайны арт зогсож байгаа зохион байгуулж байгаа хүн гэсэн үг. That the PR firm that is engaging in this behind the scenes, and I'm going to say allegedly here, is Stephanie Jones PR. Тэгээ та нар бодож байгаа байх л та хэн одоо тэгээд энэ эмэгтэйг ингэж хөөслөөд энэ хоёрын нэрийг харлуулах юм хийгээд байгаа юм болоо гэж бодоод та нарын бол эхлээд бодолчин бол шууд Selena Gomez руу явж байгаа байх те. Гэхдээ Candace Owens ярьж байгаа болохоор энэ бол бүр хамаагүй том зүйл. Юун тэр Selena Gomez энэ те. Энэ болохоор Hollywood-ийн ийм одоо муухай заваа одоо зүйлүүдийн нэг нь. Hollywood гэдэг чинь бол үнэхээр ингээд
бүр ингээд хамаг муухай юм ингээд холилдчихсан юм газар байгаа гэдэг байгаа байхгүй юу. Ялангуяа гэхдээ энэ artistуд тэ юм одоо яг олны нүдний өмнө байдаг одоо бидний хайртай дууч, жүжигчд тэ ийм хүмүүс бол биш. Яг Холливуудыг одоо ингээд базаад аваа явж байгаа хүмүүс ч бол эдгээр одууд бол биш. Энэ одуудын ард байж байгаа одоо жишээ нь music industry гэх юм бол music executives. Одоо энэ дуу хөгжмийн том лейблүүдийн том продакшнуудын одоо ер нь Холливуудын тэ music industry-г базаад гартаа бариад байж байгаа executive хүмүүс буюу одоо захирлууд, CEO-нууд тэ энэ том компаниудыг аваа явж байгаа тийм хүмүүс гэсэн үг. Одоо Sony Entertainment тэ Sony Music энтрийн захирлууд энэ төрөйгээд тэ тийм том хүмүүсийг яриад авахгүй executive хүмүүсийг. За тэгээд энэ хүмүүс чинь одоо ингээд Justin Bieber-ыг бүр үгүй болгох гээд ийм зүйлийг хийж байгаа. Одоо ийм харлуулах зүйлийг хийж байгаа. Яагаад вэ гэхээр Justin одоо та нар мэдж байгаа байх те хөгжмөө хийгээ болчихсон байгаа. Тэгээ ер нь ингээд ойрын үед одоо дуу муу гаргаагүй, альбом гаргаагүй айгүй удаж байгаа. Тэгээ Justin өөрийнхөө бүр хэдэн жилийн өмнө өөрийнхөө бүр юг одоо royalty авах та өөрийнхөө өмнө хийжсэн хөгжмөнүүдээсээ дуунуудаасаа ингээ royalty авах бүр ингээд зүйлээс татгалзаад бүр ингээ өөрөө гэрнээсээ гармаар байна гэж ярьж ирсэн штэ. Тэгээ Justin ер нь бол ингээ Холливуудаас гарах гээд байгаа байхгүй. Дахиж одоо хөгжим хийхгүй. Би ер нь нэг тийм яриад байдаг ус штэ. Одоо бүр тэтгэвртэй гармаар байна, retire хиймээр байна. Дахиж одоо ингээ хөгжим хиймээргүй байна гэл иймэрхүү зүйлүүдийг айгүй их ингээ Justin ингээ яриад байдаг байсан. Тэгээд бүр ингээ гэрнээсээ гарах гэж хичээсэн. Одоо ч гэсэндээ ингээл бүх гэрнээсээ гарах гад Холливуудад ингэж гарын үсэг зурсан янз бүрийн team production-уудтай, label-уудтай, тэ одоо management компаниудтай ингэж гарын үсэг зурсан тэр бүх гэрнээсээ гарахыг айгүй хичээгээд ер нь Холливуудаас явах гээд байгаа байхгүй юу. Холливуудын амьдрал бол надад биш юм байна. Тэг би үнэхээр Холливуудын амьдралаас залхаж байна. Үнэхээр надад хэцүү байна гэдгийг бол тэ өөрөө мэдээд ойлгоод тэг гарах гээд байгаа. Тэгэнгүүт одоо энэ music одоо executive хүмүүстэй энэ Hollywood-ийн executive хүмүүст таалагдахгүй байгаа байхгүй. Яг бол Justin Hollywood-аас гараа явчихна. Энэ одоо гэрээтэй хүмүүс чинь Justin-тэй гэрээ хийчихсэн байгаа. Justin-ыг мөнгө болгодог тийм хүмүүс чинь мөнгө алдсан штэ. Хамаг мөнгө олдох байхгүй. Justin-аас мөнгө олдог байсан. Одоо Justin бол яг л одоо тэр хүмүүст одоо мөнгө хийж идэг машин л байгаа байхгүй тэр машин нь одоо алга болчихно гэсэн үг. Тэгээ зөвхөн ингээд гараа авчихаас нь айгаагүй гарсныхаа дараагаар Холливуудын нэг хэсэг биш болсныхоо дараагаар нь одоо энэ music executive хүмүүсийн хийдэг муухай булхайг нь илчилж хэрхэн artistуудыгаа ингэж мөнгөний машин болгодгоо хэрхэн яадгүйгээд хамаг булхайг нь илчлэнэ гэдгээс айгаад одоо ийм кампэйнийг хийж эхэлж байгаа гэж ярьж байгаа байхгүй Candace Owens энэ бүх одоо зүйлүүдийг харлуулад энэ харалтай Justin чи ийм хар тамхи хэрэгэлдэг мансууруулах бодисыг хэрэгэлдэг хүн гэлтэй. And I can tell you can take this all the way to the bank that Justin Bieber and Hailey Bieber are not on the rocks. They are just being attacked. Some of these attacks are paid campaigns, which you are seeing. Some are organic responses to these paid campaigns. So you have some people who they're being told and targeted to go after him and to go after Hailey Bieber and to make it relentless. Тэгэд бас энэ хүмүүсийн энэ executive хүмүүсийн одоо нэг арга тактик нь яг нөгөө хүнийг айгүй харлуулж хүмүүсээр үзэн ядуулах хүмүүсээр бүр ингэж муугаар яриулах айгүй хамгийн том тактик нь юу байдаг вэ гэхээр тэр харлуулах гэж байгаа хүнийгээ гэр бүлээс нь холдуулах, гэр бүлээс нь одоо ингэж separate хийлгэх, гэр бүлийг нь хүмүүсээр муугаар яриулах. Тэгхийн бол одоо ингээд хэрэг гэр бүлээсээ салжчих ч юм уу тэгхийн бол ингээд ганцаардмал болно штэ. Яг сэтгэл зүгээрээ одоо physically ч ингээд ганцаардмал болоод ингээд энэ хүмүүстэй тэмцэх тийм чадамж сэтгэхүй байхгүй болно гэж байгаа байхгүй. Тийм учраас одоо ингээд дандаа гэр бүл рүү дайрдаг. That the first thing I need to do is break apart his support system, and this is a common method when you're engaging in a black propaganda campaign. You go after the family. Тийм учраас одоо иймэрхүү narrative юмнууд айгүйх гарч ирж байгаа Hailey Bieber-ийн 10 жил одоо ингээд Justin Bieber-ыг ингээд stalk-исрагаад аваа суучихсан. Тэгэл одоо Hailey Bieber, Justin Bieber хоёрын marriage-тэй гэрлэлт нь бол ингээд одоо баг салах дээрээ тулчихсан unhappy marriage-д байгаа гэж яриалтай. Тэгэл одоо Justin ч одоо ингээд мансууруулах байцсанд орчихсан, хар тамхинд орчихсан гэж яриад л Тэгээд хамгийн гол нь энэ executive хүмүүст яг ингээд барьж аваад үнэхээр яг нэг narrative барьж аваад ингээ spin хийгээд айгүй муухай харлуулад гаргаж ирээд бөө юм болгох зүйл байгаа аахгүй Justin Hailey-гийн одоо хувьд юу гэдгийг бол та нар мэдж байгаа Selena Gomez-ийн тэр хэрэг. Энэ гурвын харин гурвалжинг
Яг гарч ганц барьж авах зүйл нь одоо яг тэр нь байгаа байхгүй. Аль үшиг бэлэн сэдв байж ин тэрийг нь авчирлаа те. Бүр ингээд хэдэн жилийн өмнө болсон зүйлийг авчирлаа, хүмүүс угаасаа тэрийг нь амар их ингэж ярьдаг учраас ярих дуртай сэдв учраас тэрийг нь барьж авал энэ харалдаа энэ Хейли ингээд те ийм муухай эмэгтэй ингээд өстой 10 жил ингээд нөхрөгөө ингээд сток хийгээд Selena Gomez-аас булаагаад авчихсан гэдэг narrative-ийг шууд ингээд гаргаж ирэхэд айгүй бэлэн байгаа байхгүй. Тэгээ ер нь энэ executive хүмүүс чинь иймэрхүү маягаар ажилтдаг гэж байгаа байхгүй. Хүнийг харуулахын тулд. Тэгээ Candace өөрөө ч гэсэн хэлжсэн. Энэ Candace ч бас нэлийн асуудалд ороод одоо угаасаа ялангуяа сонгуулийн үеэр амьдэрдээс just Republican хүмүүсийг одоо дэмждэг энэ төр гиснээс болоод зөндөө асуудалд хэрэгт орооцолдож байсан. Тэгээ тийм ч учраас яг тэр одоо нэг жилийн өмнө хаа хүмүүс айгүй их ингээ Candace руу дайраал яг л Candace өөрийнх нь хэлснээр те дандаа ингээд нөгөө нэг хүнийгээ үгүй хийхэд бол гэр бүрлүүн дайрдаг гэдэг нь бол үнэн. Яг нэг жилийн өмнө Candace-ийн нөхөрлөө хүмүүс амар их дайрж эхэлжсэн. Нөхрийнх нь хамаг ажлыг ингээд ухаж төнхөөл ингээд гаргаж ирлээ. Өө энэ залууч ийм залуу байгаадтай гэл. Тэгээ Candace ч өөр хар ярьстай эмэгтэй мөртлөө нөхөр нь цагаан ярьстай байхгүй. Тэнгүүд өстой энэ Candace ч ингээд те өөрийнхөө хар ярьстай хүмүүсийг үзэн анддаг учраас те ингээд цагаан ярьстай нөхөртэй байгаа ч гэдэг юм уу те. Энэ цагаан нөхөр нь ингээд хар ийм эмэгтэй те яаж байгаа нөгөө эмэгтэй амар тийм conservative айгуу тийм traditional уламжлалт эмэгтэй болохоор ингээд цагаан хүн хар эмэгтэйг аваад ингээд баг боолчлоод ингээд тэ ийм submissive одоо их нэртэй байгаа ингээл амар ер нь ингээл нөхөрлөө нь өөр дайрчсан байхгүй нөхрийг нь ингээд харуулах гад. Тэгээ яг Candace надад болсон те миний гэр бүл рүү яаж дайрж исэн зүйл одоо энэ Justin Hailey хоёрт болж байна те ингээд Justin-ыг харуулж үгүй хийхийн тулд эхнэрийг нь ингэж те энэ хамаг юмыг нь сөхөж ийм янз бүрийн сонин narrative гаргаж ирж харуулж байгаа гэсэн зүйлийг ярьж байгаа юм. My family dealt with this last year, so I'm very familiar with it. We had journalists that were calling, trying to ask people if all of the press around me was interrupting me and my husband's relationship. Ямар дуу байна манайхаа та нар энэ дууг бол сайн мэдэж байгаа байх. Орсын алдарт дуучин үзэсгэлэнт Алсуугийн дуулсан Zimny song байгаа. За манайхан би яагаад энэ дууг дуулаад байгаа вэ гэхээр штэ те. Үнэхээр гоё мэдээ те. Ялангуяа Алсуугийн одоо улаан ногоон фэнүүд байгаа бол үнэхээр гоё мэдээ байх болно. Алсуу манай Монгол улсад хурж ирж тоглолтоо хийх гэж байна. Үнэхээр гайхамшигтай. Хэрэв би Монголд байсан бол шууд очиж үзэх байсан. Жохон байх үедээ үнэхээр Алсуугийн дуууудыг айгүйх сонсдог байсан. Ялангуяа энэ Zimny song бол те oh my god. Өөрийгөө өстө мэдрээлтэй автоснд суугаал нөх хичээл рүү явдаг байхдаа амар өөрийгөө мэдрээл чихвчэндээ суугаал өстө гэл явдаг байлаа штэ те. Үнэхээр гайхамшигтай дуучин, үнэхээр үзэсгэлэнтэй. Тэгээ надтай адилхан Алсуугийн фэнүүд байгаа бол Монголд байгаа хүмүүс маань очиод заавал энэхүү тоглолтыг нь үзээрэй. Энэхүү тоглолт нь 5 сарын 17-ны өдөр Аса аренад болох байгаа шүү. 4 сарын 9-өөс эхлүүлээд тасалбарууд нь худалдаанд гарсан байгаа. Тэгээ тикетийн хувьд болохоор 99900-аас эхлүүлээд 499,900 хүртэлх ийм өөр тикетүүдийн сонголтууд байгаа юм байлаа шүү. За тэгээ тасалбарыг худалдаж авах бол энэхүү энд гарч байгаа Portal цагийн вебсайт руу ороод тасалбараа худалдаж аваарай. Нэрээ Алсуудан эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнтэй өөрийн гэсэн амьд хөгжмийнхаа хамтлагтайгаа хамт ирэх юм байна лээ шүү. Мөн оркестртэй ийм бүрэн хэмжээний гайхалтай тоглолт болох гэж байгаа юм байна. За хэрвээ Алсуугийн фэнүүд байгаа бол Алсуугийн дуунуудыг багтаа сонсож үзсэн хүмүүс байгаа бол заавалчгүй энэхүү гайхамшигтай тоглолтыг очиж үзээрэй. Тэгээ Candace ингэ хэлж байгаа байхгүй. Энэ зүйл бол те энэхүү Hollywood-ийн executive хүмүүс өөрт нь таалагдахгүй байгаа те ингээд Hollywood-ыг орхиж явахыг одоо хичээж байгаа хүмүүсийг үгүй хийх гэж байгаа нь бол Justin Bieber дээр бол анхны тохиолдол нь биш ээ. Урд нь зөндөө тохиолдлууд байсан. Хамгийн том жишээ нь юм бол Michael Jackson гэж байгаа юм. Candace нэрээ Michael Jackson-ы тухай яг энэ бүх юмыг нэлчилсэн юм одоо бас видео хийжсэн. Бас нэлээд олон сарын өмнө бараг жилийн өмнө ч юм уу те. Тэр тухай би нэрээ ярьж өгнө заяа. Michael Jackson байна. Michael Jackson-ыг бас ингээл яг Michael Jackson ч нас урахынхаа өмнөхөндөө яриад унсан штэ. Би ингээд Hollywood-аас гармаараа энэ гэрээнээсээ гармаараа ингээл нөгөө нэг Sony-гийн захиралтай Tommy Mottola гэдэг тэр эрэгтэйгээс одоо тэр эрэгтэйгийн хамаг юмыг нэлчлэн гээл те. Иймэрхүү зүйлүүдийг айгүйх ярьжсэн. Тэгэл яачлаа. Гэгүнтгөө OD хийгээл те. Мансууруулах бац одоо хэтрүүлж хэрэглээд ингээд нас урчихсан гэдэг одоо яриа
түүний дараахан гарсан шүү дээ, тэ. Тэгэл нөгөө нэг Michael Jackson ч бас иймэрхүү зүйлүүдийг яриад идэг гэсэн болохоор айгүй их тийм narrative-ыг гаргаж ирч, тэ. Өө өстой Michael Jackson ч ингээд хар танхимд орчихсон. Өө өстой Michael Jackson ч юу аачихсан, тэ. Pedophile, тэ. Ингээд жоохон хүмүүсийг хүчинддэг гэл янз бүрийн юмнуудыг гаргаж ирч айгүй их бас тэр үед ярьдаг байсан, тэ. За тэгээд түүнээс гадна одоо хэн байна? Britney Spears-ыг бас ярьж байгаа байхгүй юу? Britney Spears ч бас ингээл айгүй ингээ хүмүүсээр хайрлагддаг те амар мундаг ингээл pop star байжснаа гэг үнтхий ингээл Britney те би ингээд ээж болмоор байна гэл ингээл өөрийнхөө те хувийнхаа амьдрал дээр ингээд анхаарлаа хандуулах гад ирэнгүүт нь гэг үнтхэн те хамаг юм болохоо яагаад те ингээд харлагдаад папараццийн амар яадаг болоо сонин сэтгүүл айгүй их ярьдаг болоод тэгээд ингээд бүр замаа алдсан те. За тэгээ үүнээс гадна Kanye West бас байна те. Kanye West ч бас ингээд Hollywood-аас гарах гэж хичээгээд ийм хүмүүсийг илчлэх гэж хичээгээд зөндөө юм болсон. Тэгээд одоо Kanye West ч одоо баг хүмүүс галзуучлаатай гэж итгэхэ болсон шүү дээ. Энэ зүгээр солиорчлаад ингээ өөрийнхөө Twitter дээр гарч ирээд солиотой юм биччихдэг ингээд баг хилдэг юмнуудад нь хүмүүс итгэхэ болсон. Гэхдээ нэг Candace-ийн ярьж байгаа байхгүй нэг тийм text message байсан гэдэг те. Одоо leak хийгдсэн нэлээд олон жилийн өмнө Kanye-г ингэж юу яаж байгаа сүрдүүлж байгаа. Чи одоо айтайхан байхгүй бол дугаа байхгүй бол те би чамаа дахиж одоо эмнэлэгт авч яваад өөрөө хэвтчихсэн тэр эмнэлэгт дахиж авч очиод чамд одоо нөгөө тэр drug тарайг дахиад хийчихэн шүү те тэгэхээр чи одоо дахиж хизээж ярьж чадхаа болоо шүү гэсэн тийм утгатай зүйлийг одоо бичсэн мессеж ингэж лик хийгдэжсэн. Тэр чинь нь шүү дээ те одоо Candace ярьж байгаа болохоор тийм Hollywood-д тийм одоо drug байгаа гэж байгаа байхгүй нэг одоо иймэрхүү хүмүүст ингээд бүр ингээд галзуу солиотой юм шиг болгоод те ингээд хүмүүс итгэхэ болох хэмжээний те тийм одоо жоохон ухаан санаагийн жоохон яг эрүүл цоо биш болох тийм тарианууд байдаг гэж те тийм тариаг одоо хийчихээр одоо энэ одууд чинь энэ тариаг хэлчихсэн одууд чинь ингээд галзуу солиотой юм шиг болоод яг нормал биш болчингууд хүмүүс фэнүүд үзэгчд нормал хүмүүстэй итгэхэ болно шүү дээ. Энэ галзуучлаатай хүн гэдэг те. Одоо та нар харж байгаа шүү дээ. Britney Spears хэдийгээр одоо тэр conservatorship гэдэг юмнаас гарчихсан байгаа ч гэлээ те. Та нар одоо Instagram дээр дагдаг бол мэдж байгаа те. Яг 100% эрүүл бол биш байгаа шүү дээ те. Тэгэхээр бас үнний ортой байгаа хгүй те. Энэ дээр яриад байгаа тэр тийм тариа байдгаа гэд те. Яг одоо ухаан санаагийн чинь жоохон өөрчилждэг тийм тариа байдаг гэд. Тэр нь бол үнэн байх гэж бодож байгаа. Тэгээд тийм ч учраас Kanye West-ийг тийм threaten хийжсэн тийм text message leak хийгдэж байсан. Justin Bieber, just like Michael Jackson, is engaged in a war against musical executives, except the musical executives have gotten smarter over time. He wants out of Hollywood. He does not care about the money. He wants out. It is the same war which was fought by Michael Jackson. It is the same war which was fought by Ye. За тийм хүмүүсийн жишээгээр урд нь бас те ийм executive Hollywood-ийн мухай хүмүүс ч ингэж одоо ийм artistуудыг ингэж үгүй хийжсэн. Тэгээ одоо дараагийнх нь өгөөш нь болохоор Justin Bieber болоод байгаа байхгүй. Тийм учраас одоо ингээ хамаг арга чаргаа хэрэглээд ядж жахад одоо бол те бүр ингээ social media амар хөгжчихсөн учраас энэ муухай зүйлүүдийг хийхэд бол айгүй амархан болчихсон энэ хүмүүст. Тэгээ энэ хүмүүсийн бүр арга тактик нь он удаан жил явах тусам айгүй их ингэж арга тактик нь улам нарийсан гэж байгаа байхгүй Candace ярьж байгаагаар. Тийм учраас те одоо янз бүрийн иймэрхүү narrative гаргаж ирэл юм том media outlet-ууд дээр иймэрхүү нийтлүүдийг бичингууд хүмүүс итгэн штэ те итгэл ярьж эхлэн те одоо нөгөө TikTok дээр gossip ярьдаг хүмүүс, YouTube дээр одоо надтай адилхан одоо gossip ярьдаг хүмүүс гарч ирэл ярина. Энэ нийтлэл дээр одоо ингэ биччихсэн байна, тэгсэн байна, ингэсэн байна гэж ярина. Тэнгүүд тэрийг нь дагаад одоо organically өөр хүмүүс гарч ирээд organically ярьдаг болно. Нэрээ энэ хоёрын зургийг ингээ харсан чи яг тэгж харагдчих шүү гэж яриад унж байгаа байхгүй те. Тэгээд ингээд анхандаа болохоор гаргаж ирж байгаа тэр narrative нь бол зохион байгуулалттай байгаа боловч тэрийг дагаад organic тиймэрхүү ярианууд гарч эхэлж байгаа. Тийм учраас одоо бүр ингээ газар аваад хаасаагүй энэ хоёрын тухай ингэж харлуулж ярьж байна гэдгийг Candace Owens бүр айгүй тодотгож ингэж яриад байгаа байхгүй юу. За тэгээ Candace өөрөө ярьжсэн тэр нөгөө нэг энэ типийг нь өгсөн яг тэр source нь яг энэ хүү том music executive хүмүүсийг нэрлэхдээ айгүй айжсэн гэсэн амар fearful байсан гэж тэгжсэн. Тэгээд угаасаа Candace ярьж байгаагаар энэ хүмүүс чинь нэг нэлээд хідэн хэсэг тийм баян одоо тэр executive хүмүүс штэ бүх
Лос Анжелесыг тэр чигт нь эзэгэндэг гэж байгаа байхгүй юу? Бүх хэвлэл мэдээллүүдийг нь эзэгэндэг. Бүх одоо цагдаа, шүүгч нар те legal system бүгдийг нь базчихсан эзэгэнчгсэн байдаг. Тийм учраас одоо ингээд янз бүрийн narrative гаргаж ирэхэд маш амархан те тийм хэвлэл мэдээллийн төлөөгөл тэгэл шууд ингээд тархдаг те. Тэгэл янз бүрийн болоо шүүх мөхтөр очингууд угаасаа шүүгч нарыг нь базчихсан байгаа болохоор шүүхний тэр болсон ч гэсэндээ өөрсдийнх нь талд нэг тиймэрхүү шийдвэрүүд гардаг. Ер нь Лос Анжелесыг тэр чигт нь ингээд базчихсан хүмүүс байдаг гэж ярьж байгаа. Тийм учраас Candace-ийн яриад байгаагаар болохоор үнэхээр одоо Justin, Hailey хоёр бол шууд одоо энэ хүү контрактнуудаа гэрээнүүдээ бүгдийг нь зөрчөөд бүгдийг нь одоо орхиод тэ айхгүйгээр зүгээр шууд Лос Анжелесаас Калифорниагаас гараад явах хэрэгтэй. Холливуудыг орхиод одоо өөр газар очиж тэ хүний нүднээс далдуур ингэж амьдрах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд үнэхээр амьдралаа алднаа гэдэг зүйлийг одоо энэ хүмүүсийн өгөөш болоод тэ энэ хүмүүсээр ингээд үгүйг хийлгэгдээд ингээд одоо замаа алднаа гэдгийг бол ингээд яриад байгаамаа. За тэгээд та нар бас бодоод үзтээ манайхаа энэ одоо амар их яриа болж эхэлж байгаа гарч байгаа тэ одоо энэ хоёрыг ингэж харлуулж байгаа зүйлүүд чинь яг юунаас болж тэ дэрийн хэрэгний дараагаар гарч ирж байгаа штэ. Дэрийн хэрэгний дараагаар л ингээд хам хэмээрэл ялангуяа одоо дэрийн шүүх хуралдаа ойртоод байх тусам энэ хүмүүс одоо ингэж их яриа гараад байгаа штэ. Одоо 5 сард боллоо штэ. Дэрийн шүүх хурал эхэллээ. Сархны дараа баг сар хүрэхгүй хугацааны дараа ингээд эхлэх гэж байна. Тэгээ Justin Bieber-ыг одоо тий шүүх хурлын гэрч болоод очоод testify хийчихүү дээ энэ төр гэж бодсноос айгаад тийм учраас одоо ингээд Justin-ыг жоохон солиотой галзуу болгож харагдуулах гэдэг. Энэ харалтаас ухаан санаа галцсан мас тийм лайв хийгээл ингээд масурцсан одоо харагдчихсан гэл яг тийм narrative гаргаж ирэх гэж байгаа юм шиг та нарт ингээд бас бодогдож байгаа биз. Яг тийм бас сэжиг төрмөр байгаа зү тэ. Тэгэхээр одоо энэ бүх юм ингээд цогцоод байгаа юм шиг тэ. Яг нэг тэргийн хэрэг тэгэл одоо ингээд Justin дандаа яриад нөгөө өөрийнхөө нөгөө нэг менежментийг сольсон гэж би танарт хэлсэн шүү дээ саяхан бүх менежментийнхаа хүмүүсийг ингээ халаад те хамдарч ажилладаг байсан бүх хүмүүсийг халаад өөр менежменттэй энэ төр болоод те ингээд юмаа өөрчилж байгаа гэл те саяхан нөгөө Drew House гэл те тэр Drew House гэдэг өөрийнхөө тэр the clothing brand-ийнхаа зүйлийг орхиол тэр хүмүүстэйгээ ингэж харьцахаа болоод бөө юм ингээ болоод байгаа шүү дээ те тэгэхээр ер нь бас айгу нотой. Ер нь ингээ бидний бодоод байгаагаас хамаагүй том хэрэг байгаа байхгүй те. Юу нэг тийм жижигхэн Selena Gomez, Hailey Bieber, гурвын хайрын гурвалжин дөрвөлжин те. Үгүй тэрнээс бүр том яг энэ Hollywood-ийн executive гэдэг айгу муухай хүмүүс те. Бидний нүдэнд харагдахгүй байгаа тэр хүмүүсийн одоо ингээ хийж байгаа муухай зүйл байгаа байхгүй. Тэрэнд нь бид нэр фэнүүд, үзэгчид ингээ social media-гаар ингээ хараад байж байгаа хүмүүс толгоогоо угаалгаад айгу хурдан итгээд те өнгөцгөн юмыг хараад байгаа юм болоо гэж одоо ингээд яг Candace-ийн энэ шоуг үзсний дараагаар би бол үнэхээр ингэж бодож эхэлсэн ба. За өнгөрсөн лагт бас нэг мэдээлэл гарч ирсэн байгаа. Тэр нь болохоор Too Hot to Handle гэх тэр нэг reality show-ны оролцогч одоо influencer болчихсон дээ Francesca Frago гэдэг эмэгтэй байгаа. Francesca өөрийнхөө Snapchat story-нээр гарч ирээд ийм зүйлийг ярьсан ба. Одоо нэг team trend явуулсан шүү дээ. Одоо яг тэр нэг 7-part series гэдэг зүйлийн дараагаар нь гарч ирсэн нэг team trend. Тэрэн дээр болохоор ер нь ингээ Hailey stalker гэж байгаа шүү дээ. Ингээд 10 жилийн турш Justin Bieber-ыг stalk хийсээр байгаад ингээд аваа суучихсан гэдэг те. Тэнгүүд нэг team trend явж ирсэн нь болохоор хүмүүс зүгээр өөрсдөө эмэгтэйчүүд өөрсдөө ингээ харуулгуудаа тий манай найз залуу бит хоёрыг бол тий зүгээр ингээд naturally organically ингээд уулцсан танилцсан гэж боддог. Гэхдээ яг үнэндээ бол гээд тэгээд transition хийнгүүд Hailey Bieber инээж байгаа царай гарч ирдэг байхгүй нэг тийм trend айгүйх явсан. За тэгсэн чинь Francesca юу гэж ярьсан бэ гэхээр өөрийнхөө Snapchat story дээрээ хүмүүс захиалгаар тийм бичлэгийг хийлгэж байгаа, тийм трендэнд оролцуулах гад хүмүүс одоо ийм инфлюенсер хүмүүс ч юм уу янз бүрийн хүмүүст ингээ мөнгө амлаад те ийм трендийг ингээд хийгээдхээ ингээ Hailey Bieber-ийн одоо царайг нь transition хийгээд те энэ трендэнд ингээ оролцоотгоо чи мөнгө өгье гэж санал болгож байгаа гэд те тэгээ өөрт нь яг тэр захиалгын хүмүүс нь өөрт нь ингээд имэйл бичээд те ингээд бас мөнгө амлсан гэд. Тэгэд өөр хэлэхдээ бол би бол тэрэнд нь оролцоогүй. Заримдаа иймэрхүү тренд ч юм бол ингээд те хэрүү өөрснөө зүгээр naturally organically гарч ирсэн team trend байгаа бол инээдтэй за яг хоо инээдтэй ингээд өнгөрөөд те хүмүүс зүгээр л ингээд тренд хийж байгаа гэж бодно. Гэхдээ ингэж албаар ингэж мөнгө төлж ингэж ийм тренд болгуулж байгаа нь те айгуу тийм муухай санагдаж байна. Тийм учраас би угаасаа тэр юунд оролцоогүй тэр одоо саналыг хүлээж аваагүй.
Тэгээ айгүй надад муухай санагдсан. Ядж байгаад Hailey Bieber чи ингээд саяхан төрсэн ээж учраас надад айгүй муухай санагдаж байна гэдээ Francesca хэлжсэн. Тэгээ би энэ анх энэ мэдээлэл гарч ирэхэд бол тэгээ яг анх Francesca-гийн видеог харчаад бол би нэг Francesca-гийн үгэнд итгээгүй байхгүй юу? Ямар л хүн одоо тэгэл одоо Hailey team trend-ийг хийлгэх гэдэг ингээ хүмүүст мөнгө төлөө сууж идэх юм бол та гэж бодож исэн. Тэгээ Francesca ч өөрөө анх тэр Too Hot to Handle гэдэг тэр шоунд оролцсноос хойш ингээ инфлюенсер болсноос хойш айгүй их тийм өөрийн гэсэн нэг тийм янз бүрийн хил аманд оролцоод янз бүрийн хүмүүстэй муухай хандсан гээл минэсэн гээл те ингээд нэг Love is Blind гэх тэр шоу байдаг шүү дээ. Тэр шоун дээр бас нэг яасан чи нэг залуутай тэр шоунд оролцож байгаа нэг залуутай ингээд найз охиных нь өмнө хүрээдсэн гэдэг мэдгүй I don't know амар хил амд орооцолцож ирсэн. Ер нь нэг жоохон controversial хүн байхгүй. Тийм учраас би ингээд за Francesca-д итгэжсэнээс эрхийн уруундаа итгэсэн дээр гэж бодоод ерөөсө тоогоогүй. Гэхдээ одоо Candace Owens гарч ирж байгаа болохоор би тэрэнд итгэсэн. Яг бол Candace Owens ч юм бол айгу тийм итгэхээр те source айгу тийм одоо юутай research айгу сайн хийдэг, бүр тийм research teamтэй одоо дандаа нотлох баримт харуулж идэг тийм эмэгтэй болохоор би угаасаа Candace Owens-д бол итгэсэн. Та нараа Prison Break гэж цувралыг угаасаа мэдэх байхтай бас нэлээд дөрвөн шоу. Гэтэ би ерөөсөө үзээгүй байж байгаад одоо яг үзэж байгаа байхгүй нөхөртөөгөө ингээ үзээд одоо баг season 5 дээр явж байгаа, хамгийн сүүлийнхэн season дээр явж байгаа. Тэгээ та нар тэр цувралыг үзсэн бол мэдчихэж байгаа. Тэгээ нэг тийм company гэдэг зүйлийг гаргаад идэг штэ тэгээ тийм компани. Тэгээ тэр компани хүмүүс болохоор бүр бүх юмыг тэгээ Америкт болж байгаа бүх юмыг одоо ингэж удирддаг. Бүр улс төрөөстэй одоо ерөнхийлөгчөөс, ерөнхий сайд майд гэсэн хүмүүсээс ч илүү хүмүүс одоо зүгээр Америк ингээ удирдах идэг хүмүүстэй ингээ хамаг юмыг гартаа барьчихсан хамаг хуулийн цагдаагийн хэвлэл мэдээлэл бүгдийг ингэж захирж идэг тийм хүмүүс байдаг. Тэгээд бараг л зүгээр ард иргэдийн бүх одоо хүмүүсийн амьдралыг бадж идэг хүмүүс гэсэн үг шүү дээ тэр компани гэдэг тэгээд тэр надад айгүй бодогцсон. Зүгээр би тэр нэг шоу үзэж байгаа болохоор тэ Candace Owens ярьсан энэ зүйлүүдийг ингээд зүгээр сонссон чи яг тэр компани гэдэг зүйл надад толгойд айгүй орж ирээд айгүй төстэй юм шиг те Hollywood-ийн одоо тэр executive хүмүүс чинь одоо ингээд бүгд тэр чигтээ Hollywood-ыг Los Angeles-ыг баздаг бүх legal system те цагдаа нар хэвлэл мэдээллүүдийг бүгдийг нь базаад өөртөөгөө хүссэн narrative-ыг хэвлэл мэдээлэл нь гаргаж ирээд ард иргэдийн толгойг угаагаад харлуулах гэсэн хүний харлуулад үгүй хий гэсэн хүний шууд үгүй хийдэг гэдгийг бол ингээд те тэр ярьсан зүйл бол үнэхээр тэр компани гэдэг зүйлтэй тэр Prison Break-тэй айгүй адилхан төстэй санагдсан. Тэгээ би айгүй freaked out болсон. Гэтэ ер нь би иймэрхүү зүйлүүд байдаг итгэдэг. Гэтэ яг зарим хүмүүс энийг бол зүгээр conspiracy theory те хуйлдааны онол гэх байх. Гэтэ би ер нь те бидний мэдхгүй иймэрхүү хүмүүс ингээ янз бүрийн юмыг базаад удирдаад бид нар ингээ толгоогоо эргүүлүүлээд угаалгаад байж байгаа гэдгийг бол айгүй итгэдэг. Тийм учраас үнэхээр байх боломжтой гэж бодож байгаа. За тэгээд та нар энэ хэрэг дээр юу гэж бодож байна? Энийг үнэн гэж бодож байна уу? Худлаа гэж бодож байна уу? What do you guys think? Comment бичиж үлдээгээрэй, окей? За манайхаа ингээ та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. Ингээ миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээ дараагийнхаа болгонгаараа цоошин хэм бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.